За сайн манайхан энэ удаагийн дугаараар 2002 онд үзэгчдийн хүртэл болсон Барби Рапунзель анимашныг бэлтгэх үргэж байна. Өрөөнд дотор Келли охин Барби хоёр хамтдаа зураг зурж байгаагаар кино маань эхэлдэг. Келли охин би яг юу зурах вэ? Надад ямар санаа орж ирэхгүй байна гэд Барбигаас тусламж гуйна. Энэ үед Барби зурсан зураг нь амьдралыг нь аварсан нэгэн охины түүхийг ярьж өгдөг. Эртээ урдын цагт өтгөн ногоон ой модод нам гүмус шуудын жиргээ тасралгүй сонсогдох аслагдсан газар ич хэдийн нууц ханаар далтлагдсан нэг эртний чулуун цамхаг сүндэрлэн байдаг байлаа. Цамхагийн саарл чулуун ханууд олон зуун жилийн салхи бороонд илэгдсэн бөгөөд алтан шаргал үстэй ертөнцийг танихыг хүссэн ч хизээч цамхагаас гарч үзээгүй нэгэн охин амьдардаг ба түүнийг Рапунзель гэдэг. Рапунзель багаасаа энэ цамхагт амьдарч өссөн бөгөөд түүний хувьд гадаад ертөнцөд зөвхөн төсөөлөл, мөрөөдөл, мөн хаяа цонхоор харагдах алс холын ой модны оройгоор төсөөлөгдөх үл мэдэх газар байсан юм. Гадаах ертөнцийн талаар өөрийн хамгийн сайнаа золгох хобби тулай Пенелопе гэх луутайгаа ярьж судал хорон санаад Готл гэх Рапунзелийг энэ цамхагт авчирч олон жил тэнд амьдруулах болсон хар шидтэй ирж байдаг. Зураг зурж исэн Рапунзель бошуухан зургийн хэрэгслээ нуух бөгөөд хорон санаад Готл орж ирээд охины нүүрэн дээрх бодгийг хараад дахиад л зураг зураа юу? Чиний үүрэг бол шал угаах, тоос арчих гэх мэтээр баахан өглөж агаад надад цай авч ирээрэй гэд өрөөндөө оров. Бяцхан луу охин туслах гэж агаад сүүлээрээ цайны тавиурыг цохиход халбаг нь нэгэн хөшөөний хамар дээр унснаар хэний ч мэдэхгүй цоошин хонгил нэгдэв. Тэр газарт олон жил хүн орж ирээгүй юм шиг тоос шорон дарагдсан өрөө байх ба нэгэн хайрцаг олоод нээж үзтэл сам шиг зүйл байх нь тэр. Түүн дээр хайрт охин Рапунзельд үргэлж хайртай аав ээж нь гих үгс ийсэн байв. Энэ үед Готл Рапунзелийг дуудах бөгөөд тэд дараа ийшээ дахин ирцгээгээд яваад өгнө. Нөгөө хөрөөнд дахин ортол туулай лууг аал зэн гэж ойлгосноор бяцхан луу айсандаа шалыг цөмлөө тайчихдаг. Шалны доошоо гарч үзэхэд уртаас урт хонгил байх бөгөөд Рапунзель энэ магадгүй цайцаас гарах хонгил ахаа гэж хэлээд тэднийг нэгдэхүү гэхэд луу тэр нөхөнд багтахгүй харин тулаа асуудал үүсвэл аргалах үүднээс би эндээ байж яа гэснээр охин ганцаараа тухайн хонглоор явхаар болдог. Үнэхээр тэр хонглоор дамжин гадагш гарч чаддаг бөгөөд толгод даваад хааны ордон болон жижигхэн уус харагдаж байна. Сонирхолтой татагдсан охин хот руу орж хүмүүсийн хийж байгаа зүйлсийг сонирхолтой харж байна. Энэ үед туулаа луу хоёр түүнийг яагаад ингэж удаад байгаа юм бол энэ хооронд Готос ирчгүүл яана гэд ярилцаж агаад чи ямарваа нэг юм сонсвоо гэтэл туулаа сонслоо аав чинь чамайг хайгаад байна гэдэг. Бяцхан луугийн аав ирж чи чадвараа хөгжүүлэхийн оронд Рапунзель тасалсан гинэ гэд алуу чиний тэр аимшигтай байдлыг харьяа гэхтэн бяцхан луу нисэж агаад унаж аавынх нь урам хуураад яваад өгдөг. Энэ үед ойд явсан 3 бяцхан охин модноос алимт өгөх гэж агаад нэг нь нөхрөө унахад Рапунзель туслахаар очиж түүнийг аварна. Ханхуу ирж тэд ярилцаж агаад ханхуу дүү нарыгаа шалгачаад эргээд ирнэ гэд явхад нь хитрхи орой болсон байгааг анзаарсан Рапунзель эргээд харшуугаа гүн. Рапунзелийг хорон санаад Готлын тэжээдэг амтнанд дагаад явж исэн бөгөөд түүнийг цамхагаас гарсан эрэгтэй хүнтэй уулзсан гэдгийг мэдчихдэг. Манай Рапунзель найзуудаа юу асан бүх зүйлээ хэлж өгöd байж байтэл хорон санаад Готл ирж чи миний тусыг ингэж хариулж байгаа юм уу? Тэд зөндөө олон муу хүмүүс байдаг. Би чамайг хамгаалах гэж байсан юм гээд утгагүй юмнууд бурж өгнө. Уулсан залуугийнхаа нэрийг хэлгэж толгох бөгөөд Рапунзель үнэхээр нэрийг нь мэдэж чадаагүй тул мэдэхгүй гэхт нь худлаа хэллээ гээд хар шид ашиглан бүх зурсан уран зураг зургийн хэрэгслийг нэвтлээд хайчихнаа. Найзуудыг нь хүртээ шид ашиглан хорлох гэд байсан тул найзуудаа өрөөнөөс гаргахад Готл хар шид ашиглаж цайзыг улам өндөр болгочихов. Тэгээд бяцхан луугийн аавыг дуудаж Рапунзелийг сайн харахгүй бол чамааг бас хорин шүү гэж сүрдүүлнэ. Энэ үед ханхуу Стефан хаан автагаа ярилцах бөгөөд гүнжийг нь аварсан охин буюу Рапунзелийг хайж байгаа юм билээ л дээ. Бас болоогүй. Бэлхэм хаантай тулалдахаар айран бэлдэж байгаа бөгөөд ханхуу чи миний энэ залгамж халааг авч үлдэх хэрэгтэй л гин. Тэр шөнө Рапунзель ханхуу Стефантай дахин уулзаж байтал хорон санаад Готл гарч ирж байна гэд хардаар цочин сэрнэ. Ингээд Рапунзель цонхоор тэнгэрт гэлцэх хотыг харж зогсохдоо биерэн дээрх үгийг дахин уншиж би заавал чөлөөлөгдөх болно гэж хэлээд орондоо ортол ичидийн гэлэлсэн зүйлс түүнийг нь бодгийн бэр болгоод хуургачихдаг. Хааны цэргүүд Рапунзелийг хайн ойд явж байтал Готлын луу галаар тургаад тэднийг хөөж явуулна. Цэргүүд ханхуу дээр очин ойд юу болсон талаараа хэлж хэрвээ тэр охин тийшээ очисон бол аль хэдийнэ өгсөн бахаа гэдэг.
Энэ үед тосгонд хэн нэг ирээд тосгоны бүх зүйлсийг эмх замбраагүй болгоод хаячихсан байдаг бөгөөд тосгоны эргээд Бэлгам хааны хүмүүс ирээд юм болгочихлоо гэх бөгөөд яг үнэндээ хорон санаад Готл юм болгосон байдаг. Туулаа луу хоёр Рапунзелийн сэтгэл санааг засах санаатай түүсэн жимсээ бяцлаад будаг болгоод Рапунзелд өгнөө гэд ярилцаж байтал бяцхан луугийн аав нэрч чи эр зөрөгтэй хинч харсан чамаас сүрдэж айхаар байх хэрэгтэй нэтэр гэж байгаад л яваад өгнө. Бяцсан жимсээ Рапунзелд өгөхөд шидэт биерийг дүүрж ханан дээр зурж үзв. Гэтэл ир шидийн зүйлс болж цэлмэг тэнгэр өөрөө зурагдав. Чи яаж ингэвэ гэхэд Рапунзел мэдгүй би зүгээр л цэнхэр тэнгэр бодож зурхад тэр өөрөө гараад ирлээ гэдэг. Зурхыг хүссэн зүйлээ дотроо бодоод биерийг хананд хүрэхэд бүх зүйлс бодит мэт өөрөө гарч ирээд байдаг. Рапунзел энэ газарт ийм юмнууд байгаа гэж тайлбарлаж байтал луу сүүлээрээ туулайг зохиход туулаа хан руу өсөрж тэр ханны зурагт гадагшаа гарах ямарваа нэгэн гарц байгааг олж мэддэг. Ингээд Рапунзел найзуудаа үлдээгээд тэр газар руу ортол ханхуйтай анх уулзсан газраа ирчихдэг. Ханхуйч тэр газарт нь хүлээж байсан бөгөөд Рапунзел өөрийнхөө нэрийг гэлээд ханхуйгийн нэрийг харин сонсохгүй гэдэг. Магадгүй хорон санаад Готл хар шидээр түүний нэрийг мэдэж аваад хорлцохно гэж айсандаа тэр бах. Шидэт биерийг ханхуйд үзүүлэхэд энэ биерийг хийсэн хүн эцэг эхийг чинь мэддэг байж магадгүй гэд мөнгөний дархантай уулзгаар очдог. Дархан би энийг хийгээгүй. Ах маань хийсэн. Харин тэр Бэлгамын эзэнт гүрэнд амьдардаг. Түүнтэй уулзаж чадахгүй гэв. Энэ үед хорон санаад Готл хашаад ирж байсан тул найзууд нь хэрвээ тэр Рапунзелийг байхгүй байгааг мэдвэл аавыг минь яах болоо хэмээн сандарцгааж туулай Готлыг аргалж харин луу Рапунзелийн араас тосгон руу орохоор болдог. Ханхуй Стефан өнөө орой болох өөрийнхөө төрсөн өдрийн багтаа үдшилэг түүнийг урих бөгөөд Рапунзел үдшилэгт очно гэд амлчихдаг. Бяцхан луу түүний араас ирж ханхуйс хэлмээ гарган түүний зүг далаахад энэ бол миний найз гэж хэлэх бөгөөд луу хэрвээ чамайг байхгүй байгааг мэдвэл тэр аавыг минь яаж ч магадгүй гэхэд Рапунзел орой уулзъя гэж ханхуйд хэлээд яваад өгнө. Энэ газраас яаж явахаа мэдэхгүйсэн тул шидэт биерээ гарган хаалган дээр цайзыг төсөөлн зураад дотогш ороход азар Готлыг ирэхээс өмнө цайзад ирж амжина. Тэд гарцыг шүгээгээр хаасан бөгөөд Готл Рапунзелаас чи хинтээ уулзсан бэ гэхэд мэдэхгүй гэсэн тул яваад өгдөг. Рапунзел би өнөө орой эндээс явна. Та нар ч бас намайг дагаад яв. Чи аавыгаа ятгах хэрэгтэй гэж бяцханлоод хэлв. Ханхуу хаан автайгаа ярилцаж явхдаа би өнөө орой болох төрсөн өдөр дээрээ Бэлгам хааныг урих болно. Энэ маргаан маш удаан үргэлжиллээ. Бидний энэ байдлаас олж ах トゥ хайртай хүмүүс бие биенээсээ хагцсан гэхэд аав нь урлаад яваад өгнө. Рапунзел шидэт биерээр үдшилэг төмсөх маш гоёмсог даашинз бүтээхэд цамхагийн цонхноос гэрэл байн асаад байгаа Готлын хорон санаат дагуул дахиад л арчихдаг. Тэгээд ханхугийн урилгыг Готлд өгөхөд маш их уурлаж бухимдан тэдэн дээр ирж Рапунзелийн үсийг тайраад шидэт хаалгыг олоод мэдчихнэ. Найзуудын та хоёр бас оролцсон гэж давхар буруутгаад байсан тул Рапунзел лууд хандаж гар гэдэг дохио өгснөөр тэд цайзаас явах бөгөөд Готл Рапунзелээс ханхугийн нэрийг дахин асуухад мэдэхгүй байсан тул цайзыг хар шидээр шившин худлаа хийсэн хинч бай энэ цайзаас гарч чадахгүй мөн энэ шившлгийг өөр ямар ч шид эвдэж чадахгүй гэж хэлээд бяцхан луугийн аавыг хүртэл гинжээр хүлчгээд үдшилтэд оролцсноо гэд яваад өгдөг. Энэ үед Бэлгам хаан хүртэл нөгөө тал руугаа дайралт өгнө гэж сэргээ бэлтчихсэн байж байдаг. Ингээд багт үдшилгийн цаг эхэлж ханхуу Рапунзелийг хүлээн зогсоно. Хорон санаад Готл Рапунзелийн үсийг зүүжгсэн ирэх бөгөөд түүнийг харсан ханхуу түүний араас даган явхад Готл олны газраас холдоод зүүсэн үсээ тайлж ханхууг алхаар шид хэргэлдэг. Энэ үед бяцхан луу аав дээрээ очиж Рапунзел таныг аврахын тулд өөрөө суллагдсан байсан ч амин хуваа хичээлгүйгээр энд буцаж ирсэн юм а гэхэд аав нь гинжийг тайлах гэсэн ч тайлагдаагүй тул цайз зөвхөн худал хэлсэн хүнийг л хорж чадна. Хэрвээ тэр худал хэлээгүй бол цайзаас гарч чаднаа гэв. Ингээд Рапунзел цайзаас гарч аав луу нь өөрийн охиноо зоригжуулж чи зоригтой байвал ханыг давж найзаагаа хааны ордонд хүргэж өгч чаднаа гэж хэлээд тэднийг явуулдаг. Бяцхан луу ханыг давж чадах бөгөөд энэ үед Бэлгам хаан болон түүний зэргүүд үдшилтэд ирж хоёр улсын хаан сэлэм гарган тулалдаж эхлэв. Ийхүү тэднийг тулалдаж байхад хорон санаад Готл шид ашиглан тэднийг зогсооход Бэлгам хаан түүнийг таньдаг болж таардаг. Хоёр улсын хаан нэг нь манайх руу шалгаангүй дайрсан гэж нөгөөх нь чи миний охиныг хулгайсан гэд маргаж байтал яг үнэндээ Готл Бэлгам хаанд хайртай харин тэр өөрийг нь хайрлаагүй учраас түүнд өшөрхөж Бэлгам хааны охиныг хулгайлж цайзад хорсон юм билээ. Ингээд бүх зүйл дууслаа гэд бүгдийг нь алах гэж байтал Рапунзел гарч ирж хорон санаад Готл ичид ашиглан түүнийг устгах гэж байтал хаанхүү түүнийг зогсоосноор ордонд гал гарч Рапунзел зогтоход Готл түүний араас хөөж эхэлнэ.
Рапунзель би чамайг уучлж байна. Одоо энэ бүгдээ зогсооё гэхтэн тэр зогсоогүй тул цайзыг зурсан хаалган дээрх зураг руу түүнийг оруулж цайзад орчихдог. Тэрээр цайзаас гарч чадахгүй бөгөөд анх энэ цайзын шидийг бүтээхдээ худал хуурмаг зүрхтэй хүн эндээс гарч чадахгүй бас энэ шившлгийг бий болон өөр хэн ч арилгаж чадахгүйгээ шившчихсэн учраас дахин шид хэрэгэлсэн ч гарч чадахгүй болсон байдаг. Ийхүү Рапунзель төрсөн автагаа уулзаж жинхэнэ хайраач олж хоёр улсын хаан хоорондоо эвлэрч их газарт амар амгалан ноёлж бүх хүн аз жаргалтай байгаагаар үлгэр дуусдаг. Келли охин надад Рапунзелийн шиг ид шидтэй биер байсан ч олоосаа гэхэд Барби чи зүгээр мөрөөдлөж зарахад олно гэж хэлээд кино маань төгсдөг. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр бай бай.